Сайн байцгаана уу хүндэт сэтгүүлчдээ. Орос Монголын хоёр талын харилцааны болон олон улсын харилцааны цаг үеийн асуудлын тухай хэвлэлийн баг хууралд хүрэлцэн ирсэн та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Уламжлал ёсоор хэвлэлийн хурлаа хоёр талын харилцаанаас эхэлье. Орос Монголын харилцааны сүүлийн үеийн хамгийн онцлог үйл явдал бол яхааргүй энэ оны 6 дугаар сард Монгол улсын хурлын дарга Зандан Шадрын Оросын холбооны улсад хийсэн ажил юм. Үүний хамгийн чухал үр дүн бол Оросын холбооны улсын парламент болох холбооны хурал болон Монгол улсын хурлын хамтын ажиллагааны комиссын үйл ажиллагааны тухай зохицуулалтад гарын үсэг зурсан явдал байлаа. Энэ хүйшинээр байгуулсан комиссийн зохицуулалтын дагуу Монгол улсын хурал Оросын холбооны улсын парламентын хоёр танхимтай нэг дор хамтран ажиллана. Тус комиссийн үйл ажиллагааны үндсэн зорилт бол хоёр орны харилцаа хамтын ажиллагааг улс төр, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн зэрэг салбаруудад өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд даатын нөхцөлийг бүрдүүлэх, тэр дундаа хөл тогтоох үйл ажиллагаанд дуршлаг солилцох, эрчим хүч, тээвэр, хөдөөж авах үе, шинжлэх ухаан, боловсрол, байгаль орчин, айлд жуулчлал зэрэг салбарын харилцан сонирхсон асуудлаар холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөгчдийг оролцуулан парламент хоорондын зөвлөлтөх уулзалтыг зохион байгуулахад оршино. Орос Монгол улсын хооронд бүс нутгийн түвшний ажлууд мөн тогтмол зохион байгуулагддаг. Тэгэхээр 7 сарын 7-наас 11-ний өдрүүдэд Бүх найрам дахь Туваа улсын тэргүүн хаваалыг Монгол улсад ажилласан. Албан ёсны уулзалтуудын үеэр Бүх найрам дахь Туваа улс, Монгол улс газар тариа алан, аж үйлдвэрийн цог цулбарын салбарт хамтран ажиллах, тухайлбал хуурай сүү, хүүхдийн тэжээл, төмсний цардуул, зэргийн хамтарсан үйлдвэрүүдийг байгуулах, түнчлэн Монгол улсын засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу Монголын хил орчмын бүс нутгуудад байгуулагдах мал эмнэлгийн дэглэм бүхий эрүүл бүсийг ашиглан Монголоос maaхан бүтээгдэхүүн Туваад нийлүүлэх боломжийг авч хэлэлцлээ. Туваа улсын тэргүүн Монголын баруун аймагуд нь мал эмнэлгийн нөхцөл байдлыг сайжруулахад чиглэсэн хамтарсан арга хэмжээ авахыг санал болгож Монголд Туваагийн мэргэжилтнүүдийг илгээж, шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний ажлуудыг хийхэд төсөлмж үзүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлэв. Мөн Туваа улсад байгуулагдах хандгайтай эдийн засгийн онцгой бүсийн нутаг дискерт Монголын үйлдвэрүүдийг байршуулах боломжтой бөгөөд ингэснээр Оросын зах зээлд гарч буй Монголын бараа бүтээгдэхүүний нийлүүлэлд нэмэгдэх нөхцөл бүрдэн гэж хаваалыг Монголын түншүүдэд танилцуулав. Түүнчлэн талууд Туваа улс Монгол улсын хэлийн хандгайтай боршоо автод замын бомбыг шинжлэх, ашиглах, мөн Оросоос хятад руу Монголын газар нутгаар дамжин өнгөрөх баруун босоо чиглэлийн төмөр зам барих ирээдүйдийн төслийг хэрэгжүүлэх зэрэг зам тээврийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцжээ. Мөн 6 дугаар сард Оросын холбооны улсын Ямало-Ненецкийн автономид тойргийн төлөөлөгчд Монгол улсад ажилласан. Тэдний тэргүүн болох цаатан үндэстнүүдийн эрх ашгийг төлөөлөх олон улсын олон нийтийн байгууллага болох дэлхийн цаатан гуудны холбооны ерөнхийлөгч Монгол улсын хурлын дэд дарга Мөнх Баатартай уулзаж 2026 онд Монгол улсад зохион байгуулагдах дэлхийн цаатан гуудын 8 дахь удаагийн их хурлын бэлтгэл ажил хангах, зохион байгуулах асуудлаар ярилцлаа. Орос Монгол улсын хооронд хүмүүнлэгийн салбарт идэвхтэй хамтын ажиллагаа үргэлжилсээр байна. Саяхан 200 жилийн түүхтийн Оросын холбооны улсын хамгийн эрдний дэд боловсролын байгууллагуудын нэг болох Казанийн холбооны их сургуулийн төлөөлөгчид Монгол улсад ажиллалаа. Хичээлийн шинжилээс эхлэн тус их сургуульд Монгол тэн хэм нээгдэх ба үг тэгн хэмээн аюутнууд Монгол хэл түүхийг судлан гэж төлөөлөгчд дуулглаа. Энэхүү Казанийн нэг сургууль Москва, Санкт-Петербургтын энэ зэрэгцэн Орос дахь Монгол судлалын шин төв болохоор төлөвлөж байна. Мөн тус их сургууль тэнд суралцах
Монголоюутнуудын тоокны мэдүүлэх сонирхолтой байгаа. Түүнчлэн Казаны холбооны их сургууль, Монголын шинжлэх ухааны академид археологийн чиглэлээр үр бүтээлтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар Булган аймагт хуучин Уйгурын хаант улсын нутаг дэвсгэрт 5 жилийн хугацаатай археологийн хамтарсан экспедиц ажиллаж байна. За одоо олон улсын асуудал руу оръё. Манай улсад 7 дугаар сарын 27-ны өдрийг Донбассын дайны золиос болсон хүүхдүүдийн дурсгалыг хүндэтгэх өдөр хэмээн зарлалаа. Энэ өдөр Донецк болон Оросын бусад хотуудад 2014 онд Киевийн дэглэмийн эхлүүлсэн дайны улмаас амиа алсан хүүхдүүдийн дурсгалыг хүндэтгэдэг. 2014 оноос хойш Донбаст 200 гаруй хүүхэд дүүрэгдэж 700 гаруй хүүхэд шарагджээ. Хүүхдүүд бүүний болон Украины мэргэн бууждын гал турцсны улмаас мөн Украины цэргийнхний 2014-өөс 2015 онд ойн зам үсэн сангийн ойрол цод таарсан тесрэх бомбогнуудаас болж амиа алдаж байна. 15 оны 5 дугаар сард Донецк хотод Донбаст ам үрэгдсэн хүүхдүүдийн дурсгал зориулж Сахиусан тэнгэрүүдийн гүдэмж гэсэн нэртэй дурсгалын цогцлборыг нээв. Тэнд ам үрэгдсэн хүүхдүүдийн нэр сийлэгдсэн боржин чулуун хавтан байна. Оросын цэргүүдийн олон тооны нотлох баримтын дагуу Украины зэвсэг хүчний дайчид олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэм хэмжээг зорчин Оросын цэргийн эмч нарыг санаатайгаар будаж байгаа. Украины зэвсэгт хүчний командлал эмч нарын намыг хөнөөс нь хүн бүрийг шагнана гэж зарласан. Гэвч 1949 оны Женевийн конвенцийн дагуу эмнэлгийн ажилтнууд болон байгууламжууд байлдагч цэргийн байгууламжид хамаарахгүй гэж заасан байдаг. Тэд хаалтлагад өртөх ёсгүй. Бөгөөд мөргөлдөөнд оролцогч бүх талын хамгаалалт хүндэтгэлийг эдлэх ёстой. 7 сарын 17-нд Орос улс хар талын санаачлаг буюу өөр тарианы хилцлээс гарсан тухай та бүхэн мэдэж байгаа байх. Энэ нь барууны орнууд тус хилцээрийн Орост хамаарах хэсгийг огт биелүүлэггүйтэй холбоотой байв. Оросын талаас тайлсан 5 нөхцлөөс нэгийг ч биелүүлсэнгүй. Оросын Россельхозбанк SWIFT системд дахин холбогдоогүй. Оросын холбооны улсад хөдөө жавхан бүтээгдэхүүн бордоо үйлдвэрлэхэд шаардлагатай эсэлбэг хэрэгсэл тоногдох хөрөмжийг давхар хэрэглээний бараа бүтээгдэхүүн хэмээн шалтгаалan импортлохыг хориглов. Манай улсын нийт нутаг дэвсгэрийг дайны эрсдэлтэй бус нутаг болгон зарлаж, даатгалын шимтгэлийг хит өндрөөр хориглох үз өндөр туушин тогтоож, гадаадын бомбтод манай хөлөг онгоц ачааг оруулахгүй хаалтай байна. Оросын газар тариалангийн компаниудын гадаад данцыг царцаасан. Тольятти Одесса аммиакийн хоолойн үйл ажиллагааг сэргээх тухай Оросын холбооны улсын нөхцөлийг бэлгэлүүлэхгүй тулд Украины тал хоолойг зүгээр л дийлбэсэн. Түүнээс гадна улсгонд нэрвэгдэж байгаа хамгийн ядуу бүр орнуудад хүнсний тусламж үзүүлэх тухай үг хэлцээрийн анхнаасаа зарласан зорилго биелэгдэж байгаагүй. Үр дүнд нь хард нэлсийн санаачлагыг хэрэгжүүлэх явцад экспортлсон барааны 70 гаруй хувийг буюу 26.3 сая тонн Европын холбоо зэрэг өндөр болон дундаас дээш орлого той орнууд руу илгээсэн. Харин Этиоп, Йемен, Афганистан, Судан, Сомали зэрэг хамгийн ядуу орнууд ачааны гүрэн хүрэхгүй хувийг буюу нийт 922 мянган тонн ачааг хүлээн авчээ. Гэсэн хэдий ч Орос улс эдгээр орнуудад хоёр талын харилцааны хүрээнд дуслах болно. Сайхан Санкт-Петербург хотноо болж өнгөрсөн Орос Африк дэд хэмжээний үйл явдлын үеэр Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путин Орос улс ойрын 3-4 сарын хугацаанд уг улс орнуудад 25-аас 50 мянган тонн үр тариа тус өнтөлбөргүй нийлүүлэхэд бэлэн байгаа ба үр тариаг
хэрэглэгчдэд үн толборгүй хүргэн гэж мэдэгджээ. Мөн Орос улс Африкийн орнуудад хөдөөж авахын машин техник нийлүүлж тэдгээрийг хүнс үйлдвэрлэгч цаашлаад экспортлогч болгоход дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэж Путин хэллээ. Онцгой анхаарал хандуулах шаардлагатай нэг сэдэв бол Украинд шаашин шүтэх хэрэгчлөөг бүдүүлгээд зурж байгаа явдал юм. Киевийн нэрх баригчид Украины каноныг үнэн алдартны сүмийг устгах бодлогыг олон жилийн турш идэвхтэй хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2018 оноос эхлэн системтэйгээр дарамт шахалт үзүүлж байна. Украины парламент болох Детрадад каноник үнэн алдартны сүмийн эсрэг чиглэсэн 9 хуулийн төсөв бүртгэгдсэн байгаа. Санваартнуудын эсрэг томоохон хэлмэгдүүлэлт эхэлсэн бөгөөд Украины үнэн алдартны сүмийн лам нарыг болон сүсэгтэн олныг зоддог, баривчилдаг. Ерөнхийлөгч Зеленский 14 хамбаламын эсрэг тус улсын нутаг дискрет эдийн засгийн аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглох эд хөрөнгийг нь хураахаар тусгасан 20 арга хэмжээг чиг бадгалсан. Украины үндсэн хуулиар үнийг хориглуулсан байдгийг уул харгалсан. Тус сүмийн 19 төлөөлөгчийн иргэний харьяаллыг цуцлсан. Украины аюулгүй байдлын алба сөрөг тогтнуулын арга хэмжээ гэсэн нэрийдлэр Киев, Печерск, Почаев, Лавр зэрэг томоохон сүм хийдүүдэд зөвшөөрөлгүй олон тооны нэгжлэг хийжээ. Гэрчлэх баримтууд гэгч нь орос хэл дээр бичсэн шашны болон түүхийн сэдэвтэй номнууд байв. Үүний хажуугаар сур талуу хуултгийн хүүдээс хэмээх нотлох баримтыг хурамчаар үйлдэж нэгжлэгийн үеэр тэднийг олдог. Базарын тохиолдолд эдгээр сур талуу хуултгийн хуудсууд хохирогчдын нүдэн дээр нүүж гин тоолсон царай гаргадаг. 2022-оос 2023 онуудад ийм нэгжлэгүүдийн үр дүнд 61 эрүүгийн хэрэг үүсгэн 7 ял оноос нь байна. Украины баруун хэсгийн зарим суурин газруудад орон нутгийн засаг захиргаа сүм хийдүүдийг албанд нь хааж сүсэгтнүүдэд мөргөл үйлдэхийг зөвшөөрөхгүй байна. 23 оны 3 дугаар сарын байдлаар каноник үнэн алдартны сүмийг хориглох тухай орон нутгийн засаг захиргааны 81 шийдвэр бүрдэгдсэн байна. 22-оос 23 онуудад Раскольникууд 300 гаруй сүмийг эзлэн авчээ. Украинд болж буй үйл явдлууд нь Константинополийн патриархат, Америкийн нэгдсэн улс болон бусад баруун орнуудын бодлогоос үүдэлтэй дэлхийн үнэн алдартны шашинд үчирч буй системийн аюул заналлын ерөнхий дур зургийн нэгийнх нь хэсэг юм. Харамсалтай нь эдгээр асуудал нэгдсэн үндэсний байгууллага болон бусад мэргэжлийн байгууллагуудын тэргүүлэх чиглэлүүдийн жагсаалтад ороогүй хэвээр байна. Анхаарал тавьсанд баярлалаа. За, асуух зүйл байвал асуугаарай. Алены бид хоёр хариулахад бэлэн байна. За, асуулт байхгүй юм уу? За, анхаарал тавьсанд баярлалаа.